За сайн бацгаана монголчуудаа шинэ 7 хоногийн минь төргий. Одоо энэ фэйсбүүк дээр айгүй тийм оршуу маршуу, далд оршуу, дотоод хүчний энергийн бүтц одоо тий янз бүрийн юм аюух явагддаг болцсон бэ. Тэгсэн чинь айгүй инээдтэй шаацсан юмстай. Нэг манай Монголынх нэг бүр нэг үлэн гараад байх юм а тий. Үлэнгийн туйлын үлийн юм биш үү тий. Нэг юм ингээд заах гэж байгаа юм уу, яах гэж байгаа, нэг юм хэлэх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм тий. Нэг юм сурах гээд байгаа юм уу, яах гээд байгаа. Тэгэнгүүтээ 88 гэж бичээрэй, 888 гэж бичээрэй, 999 гэж бичээрэй. Тэг яах гэж байгаа юм болоо гэлээ би нэг таа бичдэг байхгүй юу. Тэгсэн чинь за бүртгүүлээрэй гээл тэхийн. Тэгсэн бүртгэлийн тэдэн төгрөг шаацсан бистаа нэрээ. Эний ч юу мэдчих ядаад ах юу байд юм бэ? Хүн болгоо одоо эн чинь бүр ингээд ютубер болж та хармыг байгаа штэ. Ютубер үнгөө сургалт хармыг байгаа. Тэнд чинь ердөөсөө энэ цахимаар байхгүйсэн ч гэсэн өчнөө ном судар дээр өчнөө юм байгаа штэ. Айл явн гарагийн одоо тэр 20 хэдэн жилийн өмнөх юм ингээд одоо ингээд цахимаар ингээд ярьж байгаа байхгүй да. Энийг чи арчилсан тогтолцоо байхад энэс өмнө ч гэсэн хүмүүс мэддэг л байсан шүү дээ. Монголчууд өөрсдөө мэддэг л байсан шүү дээ. Та нар үндснийхээ өв соёлыг та нар сайн судлаад үзээрэй. Тэн дээр чи ердөөсөө агуу их одоо нөгөө нэг сургаалын мундаг өгнөд чи хармын байгаа шүү дээ. Эний чинь ердөөсөө мэдээж ядаад ах юу байсан. Би угаасаа л хүүхэд байхаа өөрөө би хэлдэг байсан. Би ямар хүн бэ те би одоо би бол баян хүн, би бол маш ганган баян, би том болоод би маш мундаг хүн болно, би маш их баян хүн, би бол дандаа толдонд харчаад би тэгж хэлдэг хүүхэд байсан. Цаанаасаа үг хэллэх нь өөрт нь орж ирдэг хүүхдүүд чинь хүмүүс ч өөрөө тэг хэлцдэг. Би тэрэнд одоо тэгэл нэг те 40 мянган төгрөгийн бүртгэлтэй юм байна. Тэнд нь бүртгүүлээл тэрнэр одоо заалгуулах гэж байгаа юм шүү дээ. Хүн ер нь юу харснаа, юу бодснаа л татдаг шүү дээ. Энд чинь 10 жилийн онлайн физикийн хичээл дээр хүртэл чи хичээл нь явагдсан, заацсан хүмүүсээ монголчуудаа мэдж байгаа шүү дээ. Физик, хим, айлбар, тооны хичээлүүд бүх юм чинь тийм шүү дээ. Физик дээр бол таталцлын хууль гэж юу вэ гэл ингээл зөндөл юм заадаг үсттэй. Энд чи байгаа юм чинь одоо байгаа юм чинь тэрийг одоо төлбөртөө мэдэж авч яах гээд байгаа юм бэ? Монголчууд одоо нэг цөөхөлөх нээж би бинэ айгүй сонь аргаар ингэж мөршлиг хийх сурцсан. Та нар өглөө осол сайхан ойр орчныхоо уйл уснда тэр цайныхаа дээж сүүмөгөө өргөөд ингээд залбираач тээ. Яагаад цайны дээж өргөдөг нэ? Утгыг та нар мэдэж гэнэ үү? Энэ дэлхий гариг ертөнц чинь тий маш одоо хэмжээшгүй урт удаан настай юм аа. Бид нар хүн төрлөختөн бол цаагтаа цөөхөн насанд ингэж амьдарч байгаа хүмүүс юм аа. Тэгээд энэ монголчуудын энэ өргөдлийн энэ түүх чинь ердөөсөө ийм л утга учиртай шүү дээ. Гариг ертөнцтэй л харьцдаг шүү дээ бид нар чинь. Тэргээ мэддэг юм уу? Ингээл болоо шүү дээ тийм биз дээ. Ийм юмны төлөө та нар тэд мөнгө зарлахтаад ингээ ярватаа сууж явах ямар хэрэгтэй юм бэ? Хитэн л уурчингууд нэг худлаа нэг зохиомл аргаар нэг хідэн юм биччихэл тэгээд нэг хүмүүсийн тарих угаал тэнд мөнгө шаагаас суудах юм. Баста одоо болчихш та нар ичдэг юм уу? Нэг ч юм мэдчих ядаад ах юм юу гэдэг юм? Монголчууд ямар тийм эргүү тэнэг дураг хүмүүс юм уу? Зүрхлөө сайхан өргөл одоо хүүе алуу сар одоо тэр үзэсгэлэнт гэрэл минь тийм үү? Газар дэлхийн миний алуу надад туслаач. Би одоо нэг ийм хийх гэсэн юм аа, их гэсэн юм аа, тэгэх гэсэн юм аа.
Ингээд болоо үсттэй өөрийнхөө овг нэрийг хэлээд эн чи одоо бүр айл яван гаргаас хойш эн чинь өвлөгдөж ирсэн юм өв соёлоо ингээд гээгээд ийм энгийн үзэгдлээр бид нэр дэлхийг ертөнцийг удирдах дэлхийн ертөнцтэй холбогдож ингэж үзэл бодлоо хэлдэг штэ. Иймэрхүү юм одоо зүгээр наад захын жишээ штэ. Айлын эмхтэн хүн чинь босоод яг гэр орноо цай цугаж чанаад тэгэл сайныхаа дээж тэр бүх юмаа ингэж өргөж ингэж уйл ус хангаандаа өргөөл ингээл болоо штэ. Эн чинь тэгэл том засал өсөл мөрөөдлөө хэлж байгаа үг штэ. Энийг л хайцсан л байгаа аахгүй да. Өдөөсөө ойлгохгүй байгаа юм. Энэ ёс заншлал хийгээд чи энэ ч л том засал штэ. Ямар сүм дээр очих хэрэггүй, ямар ч гантанд очих хэрэггүй, ямар ч үзмэрч очих хэрэггүй штэ. Шаардлага байхгүй штэ. Одоо тэр зүг рүүнийх арх өсөө өргөдөх ч штэ. Балаа юм зохиоцоо. Одоо тэр сонгоо архан дандаа арх өргөдөг гэдэг. Одоо тэр сонгоо архны тийш нөөл архичгууд юм шүү. Тийм балаа юм гачин юм уйл усыг бүр ингээд тогшруулад бүр гачин болгоо ийцсан. Сайнгаа дээжиг л өргөлдө харч байсан хамаагүй. Зумбаа сайхан харцааны дээж өргөх чинь гоё штэ. Халуун уйлрал учраас. Ер нь их манай монголчууд нэг тэгж их айхтар сүйтэй цай май сүү мөгөөр тэг тансагладаг тийм тасаг чаман тийм эсвэд байгаагүй. Өргөл мөрглөө их утга учиртай өргөн. Баян өргөж мөргөөд ингээ гуйлах чинь шиг өдөр алган өргөл өргөө гуваад идэг хүмүүс биш штэ. Дургуутсан энэ байгаль дэлхийн энэ гариг ертөнц чи хаашаа энэ та нар чи гуйлах шиг. Ажлыгаач бас тануудаа л гинэдтэй. Ор нүрээ тийм үсттэй. Ийм чи ойлгож чадахгүй нэг тархин ажиллуулж чадахгүй нэг одоо буруу зүрх юмд одоо тархиа удирдуулахаа болио монголчуудаа. Тийм лээ. Цахимаар бол дандаа тэнэг дурах юмнууд явдаг. Би мэдэн ш. Одоо мөнгөийг бол ширлэхгүй шүү дээ. Мөнгө ч угаасаа хүн бүрийн гой сайхан өсөл мөрөөдлийн утга агуулгатай одоо тэр юу л хөдөлтөж авч дандаа мөнгөөр хөдөлтөж авч байгаа юм шүү тийм ээ. Мөнгийг ширлэхгүй шүү дээ. Би бол мөнгийг бол үргэлж чөлөөтэй ширлэнэ. Миний одоо хамгийн одоо хүндэтгэдэг зүйл эд баялаг. Юм лээ. Хүн юу харж юу бодож татснаа л одоо тэрүүгээрээ татчих аав шүү дээ. Та нар тэгээд миний ширлээ тарьсан мөнгнүүдийг ширлээч. Өөрсөндөө татаач тэгээд шууд чат руу татсан ч болно шүү дээ. Өөрсдийнх нь чат. Тэгэл тэгдэг. Ямар хамаатай. Хүн тэгж өөрийнхөө сүнслэг байдлыг юу хэрэгтэй байгаа юмда анхаарлаа маш сайн төвлөрч татчих ёстой шүү дээ. Энд чинь угаасаа нөгөө нэг физикийн таталцлын хууль гэдэг чинь нэ шүү дээ. Далдын хүчин таталцлын хууль гэдэг чинь тийм шүү дээ. Ийм ингээд ойлгож чадаад 10 жилдээ муу байсан хүмүүс ч юм хайшин тий. Тэгээд нэг балаа юмнуудад мөнгө өрөөд тий. Мөнгөө алдаад ямар ч хэрэг байхгүй юмд тархиа угаалгаад ингээд байх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Өөрөө өөрсөнтэй итгэлтэй бай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай. Дуртай дуугаа сонс. Ямар улс орны дуу сонсох дуртай. Тэр дуугаа сонс. Тийм үү? Өөртөө итгэлтэй байна гэдэг чинь хамгийн гоё шүү дээ. Заавал хүнд итгэх албатай юм уу? Хүмүүс итгэлийг чи алдаад байгаа бол өөртөө л итгэлтэй. Би бол чадaltaа өөрийгөө л гоёор магталтай. Ингээл болоо штэ. Уг нь бол маш амархан штэ. Тэгээ дандаа өөрийнхөө овг нэрийг урд нь дандаа хэлжээ. Хамгийн түрүүлж тэр овгтой тэр би тийм шүү, ийм шүү гэж ингэж өөрийгөө алдаршууллаа л та. Ингээл болоо. За аюу амархан. Энд нэг мөнгө зарцуулаад авах шаардлага байхгүй. Мөнгөө хэмнэлтэд зохицуулж амьдрах штэ. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.